юм нарийнгаа тэгээд махгүй гэсэн. Таны махтай болохоор баг чиз. Хань нөхөр тэгээд 500. Хань нөхөр 500. За би бол 500-ыг авъя. 500-ыг 8. Игүнэг гэдэг. Амтэр сонгоцсон. Тоолтой. За тий холимгол чидөө. Наасан какаорэ. Таван цолын бууз ачсан гоё. Гайхалтай. Хримтэй бууз амар гоё. Нэр дөхөө. Махгүй. Ногоо. Миний бүгд байгаа чи тэр миний Монгол амт яг таван суултаа авчихсан Монгол амт. Нөгөө насан би нэг хийчих. Хам самсан. Би нөгөөноос хийчих. Чи боснуудаас сольж амсваа. Амслаа. Би өндөргаагаас амссан, чинийхээс амссан. Юунийхээ л авсаагүй. Хойто боцоо сольж амсгүй. Хачруудаас бол тэр энэ нөгөө нэг хөрмөшөө тэрний жагаам байцаатай салат юм гоё. Надаас энэ шинэ л юм байна. Боцтой орон. Бүрэн хэмжээ, бүрэн манжим биш. Хажууд нь Би яганаас идэв. За, өөрсөн чи мөн очиж байгаа. Нүг бууз айгуу гоё юм шүү дээ. Нүг гоё. Хань махтай. миний хатаа хандаа. Чиний энэ багтаа энэ одоо өгөх юм бэ? Амсаа чи. Үний чи чинь. Гэж үү? Одоо миний хат. Эндогийн нөгөөтэй. Тийм байгаа. Хань. Наач айнаа гэх юм. Бууд ирлээ. Энэ хоёр дахь хугацаа даунчлан гоё том бизнестэй бүдүүн бүгд ч болсон юм. Өдөөхгүй. Чи нэг гоцонд ирж байгаа. Тэгээ зайлээ бас.
За энэ хоёр багийн тоглолт тэнцвчлээ. Сүүлийн нэмэлт цаг дээр нэг гол алдчихдаг шүү дээ. Албанд. Би бол чи мэдэн шүү дээ. Амар фанат бол биш. Их фанатууд цугладгүй тийм одоо юу гэдэг. Айтан газар байна. Ингээ хосоороо ирж үзмээр энд байж байгаа хүмүүс ихэнх нь ингээ хосоороо сууж байгаа байхгүй. Тэгээ би сая юуг нь харсан. 7 хоногт юу байдгийг юм. Нэгд өдөр болохоор ингээ Монгол архийг дэлгүүрийн үнээр зард юм байна. Тэгээ хоёр дахь өдөр нь коктейл 30% хямдард юм байна. Урд бүдгийн болохоор дарс тэгээ улаан цагаан дарснууд 20% хямдард юм байна. Дөрөвд өдөр нь бүх сет тоол 10% хямдард юм байна. Тэгээ Ановтойр авсан өнөөдрийн сет тоол жишээлбэл 129 мянга байхгүй. Тэгэхээр энэ чинь 10% хямдарна гэдэг чинь болж штэ. Тэгээ зүг хагасаа өдөр нь болохоор VIP руу таксгүй болчт юм байна. Бүтэнсээ өдөр нь бильярд үнгүү гэж байна. Тав өдөр л ямар ч хөнгөлтгүй юм шиг байна. Бос бүх өдөр хөнгөлттэй. Дэжгүй байгаа байхгүй. Тэгээ хотын яг төвд одоо яг ийшээ ертөнцийн зүгээр бол баруун талд нь Худалдаа хөгжлийн банкны төв байр байгаа. Тэгээд яг ийшээ ертөнцийн зүгээр зүүн талд нь UHB гэдэг юу гэдэг чтэй. Центр гэдэг чинь өндөр. UHB билүү UBH вэ? Аль нэг нь. За дахиад гол орох гээд шүү. За гоё тоглолт боллоо. Би энэ Хорватын багийг л жилийн жил дэмждэг. Ер нь их тийм симпаттай, тэгээд аюу авьяасдаг ийм баг жилээс жил байдیں۔ Бүх цаг үед байсаар ирсэн. Үндсэн цаг дуусж яхад 2-1-ээр хожиж явж исэн мөртлөө нэмэлт цаг дээр госолчлаа. Одоо тэгээ яа их вэ? За ингээд энэ дараагийн тоглолт эхэлчихэд байна. Тэ. Унгар Германы баг. Би ч хамгийн сүүлд Ануутагаа бас Хорватын багийг дэмжиж Ановтойр нөгөө сүүлийн дэлхийн аварга байсан. Тэнд нэг хамт үзчихсэн бас пив уугаад мэдээж ялгаатай гэртээ хөлбөмбөг үз. Тэгээд яг ингээд суугаад үзэх хоёр бол харьцуулах юм бол нөгөө гэрээсээ бүх үзэх тэгээд нөгөө зааланд нь үзэх хоёртой ер нь бол тийм тэгж харьцуулж болно. Ирчүүд бүгд бөмбөг өшгөлөх дуртай байдаг тий. Би өөрөө дуртай, бас миний хүү маш дуртай. Тэгээд тийм болохоор бас нэг тийм татах нэг тийм юу байна. Одоо энэ ч өөрөө урлаг болтлоо хөгжсөн зүйл учраас тийм овдс байна тий татах. Тэгээд тэрийг ингээд нэг мэдэрч юм бол аюу сонирхолтой. Тэгээд тэрийг мэдрэхийн тулд заавал эхлээд аль нэг тоглолтыг 90 минутын турш дуустал нь үзэх хэрэгтэй гэж боддог байхгүй бэ. Тэгээ аль нэг багийн дэмжиж хожигдуул дагаж ингэж сэтгэлээр унаад хожуул дагаж догтлоод баярлаад тий. Ингэж үзвэл гоё. Тэгээд энд одоо энэ доороо Mando House гэдэг түргэн олны газартай энэ хоёр давхарт нь Lounge гэдэг таалагдлаа. Энд би ямар ч сан энэ Европ
24-ийг дуустал нь гой дэмжиж байгаа багуудыгаа тоглох болгонд нь ирж үзнэ. Яа! Гол орчлоо шүү дээ. Яг энэ голыг ингээд харахаар жоохон зунгаарлаж явж байгаа л орсон гол байгаа байхгүй хэрнээ. Надад яг саяхан орсон гол шиг юм голууд яг үннийг хэлэхэд бол таалагддаггүй. Надад бол илүү яг стандарт байрлал гэж ярьдаг цогцолтууд одоо 16-гийн шугамны гаднаас комбинацтай хийсэн голууд тэгээд такт юу ингээд дамжуулалт ирээд тэгээд нэгээр юм уу хоёроор ингээд орж байгаа толгоогоор хийж байгаа голууд их таалагддаг. Германчуудын хөлбөмбөг тоглож байгааг харахаар ингээд Германы замын хөдөлгөөн санаанд ордог байхгүй. Бүх юм яг зэгцтэй яг ном журмаараа. Ер нь бол ийм бөмбөгтэй спортууд хурд байхгүй тэгээд маш өгцөн тесрэлт байхгүй. Тэгээд ийм эрсдэл багтай бол тэгээд уйдгартай. Тэгэхээр германчуудын тоглож байгаа хөлбөмбөг тоглож байгаа стил нэг жоохон тийм уйдгартай миний бодлоо. Гэтэ тийм муухай биш. Яг амжилтанд хүрдэг болохоор тий өөрсдийнх нь хувьд бол энэ зөв л бахал да. Жохон дээр бүр явчихсан. Тийм. Усан лууч тэгээд ингээд явцсан бол ингээд хадмаар явцсан.